Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд гадаад улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж, эд зүйлийг нь дээрэмдэж мөн хулгайлсан гэх нийт 5 гэмтэрэг гарчээ. Тодорхойлбол Баянзүрх, Сүхбаатар, Налаах дүүргийн нутаг дэвсгэрт бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, Малайз улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж, гар утас болон бэлэн мөнгийг дээрэмдэж хулгайлсан иргэд гарсан байна. За тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүгд найрамдах Хятад ард улсын иргэн 37 настай Бэг үл таних хоёр этгээд хүч хэрэглэхээр зам хийлж эд зүйлийг нь дээрэмдсэн байна. За уран дулааны цаг ирсэнтэй холбоотой манай орныг зорин ирэх жуулчдын тоо нэмэгддэг. За энэ үеэр мөн гадны иргэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өсдгөө. За иймд аюул жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд гадаад улсын иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулах нь чухал байна. За мөн гадаад улсын иргэд биедээ бэлэн мөнгө, үнэт зүйлс ихээр авч явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.